байна уу? Байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна. Энэ Дунгалаг гэдэг охинтой ирсэн. Тийм. Би нэг хоёрын аав ногоо сайн байна уу минь. Сайн байна уу? Манай хүн нислэгтэй явж байгаа. Ахын чамаас нэг хэдийн юм тодруулах гэж залгаж байна. Манай хүүгийн найз охин мөн үү? Тийм. Ахын хэдийн юм асуусан юм зүгээр. Манайх ч одоо Баян хонгорын уугуул байхгүй юу? Тэгээ манай сая төрсөн ах залгаад. Ахын доо аль нутаг үлээ? Улаанбаатар. Аав ээж нь ямар нутгаар явдаг үлээ? Хотын Зархангай. За ахыгаа залгаж байгаад бас гайхаж магадгүй. Уучлаарай ах нь залгая гэж бодоогүй шүү. Нэг яалтчгүй нэг ярих шаардлага гарчаал залгаж байна. Манай нутаг одоо Баян хонгор гэж хэлсэн тийм ээ? Тийм. Баян хонгор байхгүй. Тэгээд хонгор нутгийнхан одоо ер нь бол 10 жилд одоо нэг тийм нэг зан үйл одоо ёслол өвөлддөг юм байгаа юм. Тэгээд энэ юу вэ гэхээр одоо манай талын одоо зөвхөн манай удмын одоо бэрчүүд хөрөгчүүл одоо нэг бяцхан ёслол өвөлдөж одоо өвөг дээдсээ хүндэлдэг юм уламжлалтай юм аа. За. Чи одоо манай хүүтэй үерхэд нөхөрлөөд бол нэг удаагүй байгаа юм байна тий? Тэгээ энэ яадаг вэ гэхээр ерөөсөө манай хүү одоо өөрөө ер нь мэдчих хэрэгтэй одоо холбогдох боломжгүй байна л да. Ер нь бол хизээвэ гэдэг нь л одоо тодорхой болоогүй байсан болохоос хойш бол ер нь бол нэг 10 жилд одоо нэг ингэж ёсолдсон байгаа юм. За. Одоо тэнд манай одоо ах дүүнэр бүгд цуглан манай хүү маань одоо дагуулах хөнгүү бол одоо эцэг хүний хувьд жоох ичгэвтэр байна тийм ээ. Тэгэхээр чи заавал одоо эхнэр нь болоогүй ч гэсэн одоо ер нь найзалдаг охин нь байна нэг хамт явах уу л гэж одоо ах нь ярьж байна. Энэ 12 сарын дундуур явахын нэг өглөө яваал оройдоо ороод ирэх юм хонж монохгүй. Тэгээд өөртөө би бол байхгүй юу тийм ээ. За баярлалаа. Ахын дууд Монгол дээл байгаа юу? Монгол дээл? Монгол дээл өмсүүлэгч. Тэгээ Монгол дээл ер нь олно үстэй тийм. Зүгээр тийм би яснаа. За Монгол дээл олон тийм ээ. Бүрээд гут бас өмсөн тийм ээ. Бүрээд гутл өмсөн. Миний дүү ер нь чи галд ер нь хэр дэсвэртэй вэ одоо галд? Айгу. Одоо халуун гал одоо өөдөөс чин төөнөхөд ер нь гайгүй юу? Айгу. Төвчээртэй юу? Мундаг охин байхын. За тэнд нэг тим юм болд юм. Одоо монголчууд хүннүүгийн Баян хонгор болохоор хүннүүгийн одоо хүрэл зэвсгийн одоо их олдврууд олдсон байд юм. Тэгээ манай өвөг дээдсүүд бол тэнд одоо 93 наадмаас гадна 90 зоргоо үзэх наадгаанууд олон тэмцээнүүд л одоо болох юм. Одоо шуудхан хэлэхэд. Тэнд болохоор эмэгтэйчүүд нь болохоор юу хийдэг вэ гэхээр юм ойдсон юм байгаа. Юм ойх уу миний дүү? Сайн бисттэй явуулсан дээ. За. Уц зүгээр юм ойх юм байгаа юм. Тэгээд гал одоо тэгээд галд ер нь бол хэр дэсвэртэй бай тийм ээ. Тэнд нэг одоо хиймэл гэр одоо шатаага дотроос нь одоо хүүхд аврах юм байгаа юм. Тэгээ ер нь бол манай эхнэр энэ төр бол залуу байхад ороод бол түлэгдээл гараад ирж ийсэн. Ганц хоёр удаа бол түлэгдэх юм бол байна тийм ээ. За чиний ер нь одоо би чи ер нь дэсвэр төвчээр ер нь гайгүй даах уу? 30 литрийн ус одоо ер нь өргөн үз. Миний дүү одоо чи ингээд улаан давуу барай зогсож байгаа байхгүй юу? За. Бух ирээд мөрөх юм байгаа юм. Орон орцсон бух одоо давх гэж ирээл мөрөх нь байна шүү дээ тийм ээ. Тэгэхэд чи өөрийгөө мөргүүлэхгүй тэр давуугаа мөргүүлж чадах уу? Ер нь одоо их хоёр ирээд чамд ер нь хэллээ. Тэгээд ер нь бэлтгэлийн үйл ажиллагаа эхлэв шүү мэдв. За. Чи ер нь гэртээ одоо нэг дасгал хиймээр байна да. Бүтэн далах шууд амрууга чихэл араас нь усуух юм. Нэг бүтэн далахыг хэн хурдан идэх вэ гэдэг тэмцээн бас явагдах юм байгаа юм. За. Тий, нэг бүтэн далахыг ер нь бол одоо цагт идэнэ үү, 2 цагт идэнэ үү, ер нь аль болох хамгийн бага хэмжээнд л одоо идмээр байгаа юм. Тий. Тий, далах идэнгээ бас тэгээд бас нэг гоё хүн бүжиг бүжин бас энэ бүжингээ бас далах идэн зүгээр идэхгүй л те. Тэгээ буханд мөргүүлэх юм байгаа юм. Буханд мөргүүлвэл миний дүү ер нь буханд мөргүүлж үзсэн үү? Хавирга хугалж ийсэн үү? Үгүй, үзчихээгүй. Тэгээд уул руу дээшээ гүйж гараад нэг эмээгийн гэрлүүн дайарж ороод авдранд нь байгаа нэг мөнгө аяга эд хогшил одоо дандаа зарж болохоор юм хулгайлж дээрэмдэх юм байгаа юм. Тэр дараа нь өгөх юм уу? Тэгээд миний дүү тэндээс гараад талхаа идэж бүжиглээд морин тэрүүлээд хэр тесвэртэй вэ гэдэг нь үзэж байгаа байхгүй. Тэгээд нэг найгсан нэг тал ухаантай юмнууд л явд юм дөө тэгэл. 10 жилд нэг удаа хийдэгсэн тий. Тал ухаантай чигээрээ одоо үнээгээс хаагаад тэгээд газар ухаад ухсан газар доороо ороод гівтээ шороогоор булна. Булангуу дээрээс нь бензин асгаад гал гарах юм байгаа. Галан дээр нь ахын шорлог гэж идэх юм. Хаана юун дээр гал гарах юм? Одоо миний дүү чамайг ингээд газар ухна штэ. Дотор нь ороод хөвтлээ тийм ээ? Юу? Тий, дээрээс чи одоо толгойг чинь гаргаа булчих нь вэ штэ тийм ээ шороогоор.
Тэгээд тэр шорон дээр чинь бензин зацаад бензин наслаа дээр нь шорлог хийж идэс дээрсөө. Тэгээл хөөрглөөл дээр чинь ерөөсөө тийм уламжлал байдаг байхгүй юу? Ганцхан би л тэр юм уу тийш юм уу? Гэхдээ ер нь бэрчүүд л хийн л дээ. Хүрхчүүл нь бүр ирчүүд нь бүр алан шүү дээ. Ирчүүд нь одоо яах вэ гэхээр одоо тэмээгээр дивсүүлэн хоорондоо одоо 2-2 тоосохоор бие бинийгээ ундал цавхин тийм ээ. Ирчүүд нь бол дандаа тийм аюултай. Эмэгтэйчүүд нь бас ер нь хэцүү. Гэхдээ эндээс гараад ирсэн нь ерөөсөө л манай удам судрын ерөөсөө авч явах төсвөр дэвчээртэй одоо бэргэн болон хүргэн юм байна гэж үздэг юм байгаа. Тэгэд миний дүү шүднүүд ч одоо бүгд чинийх хиймэл үү? Өөрийг ч нөө? Одоо бахаар суг татандаа урдлын 3 шүдийг бол татах юм байгаа юм. Тэгээ одоо юм хөгжсөн хиймэл шүд хий чинь гайгүй дээ. Бүгдийг татчихна. Бүгдийн чвчлээ 3-ыг л авах юм уртлын 3. Энэ бол одоо амны дэвчээр гэдэг одоо тэмцээн байгаа юм. Тэгээ миний дүү нүдээ ухуулах юм байгаа. Яна. За тоглосон юм аа. За ямар хөөрх юм бэ ингээ яриад байдаг. За сайн байна уу? Peace Mambo гэд нэвтрүүлгээс холбогдсон байна. Нэвтрүүлэг байлаа. 20 төгрөгийг. За хулан гэд найз нь одоо хамгаа сайртай найз тунгалаг гэд найзаараа тоглуулъя гэж одоо захиалга өгсөн байгаа юм. Найстаа хандаад юу гэж хэлэх вэ? Яа, шокнд орлоо. Тийм цацагдахгүй өстэй. Цацагднаа. Хэрвээ айлын бэр болох юм бол үнэхээр сайн бэр болж чадах юм байна гэж дүгнэлээ. Тэст мондог охин байна. Тэгээд өөрөө чинь одоо хайр дурлал болон тунгалагтай найзладаг нөхөрлөл чи хамгийн сайн сайхныг хүсье. За баяртай.